нисдэг тэрэг явж байна. Яг тэр ууланд доо. Энэ анх удаа нисдэг тэрэгтэй. Өндөр нам зэрэгцсэн. Hiking trail. Эндээс энэ нэг хэдэн метринтэй 2700 фит юм уу? 2700 талын түвшнээс дэш. 2700 фит юм уу? Фит. Юу, фит. Аа. Тийм өндөртэй hiking trail дээр өнөөдөр аялаад энэ дээр гарч ирсэн байх юм. Тэгээ доор цагаараа харагдаж байгаа. Цагаан тэр чин манай нөгөө юу? Машинатын парклсан тэгээд алхсаар хагаад энэ дээр гарч ирсэн. Замдаа бороо цохиулаад, мөндөр цохиулаад. Тэгээ бие сайхан борлуулна гэж уг нь бодож гарч ирсэн чинь шорт мортаа гарч ирсэн чинь. Ерөнхийдөө бол бороо л орчихсон. Тэгээд өнөөдөр бол ер нь их сайхан байна. Мөндөр цохиулсан тий. Шол байдлаар оргодын чинээ мөндөр цохиулсан. Тэгээ бороо орсон. Тэгээ манай бүрээ айгүй гоё юу бэлдсэн. Сандвич бэлдсэн нөгөө. Усан борооноор том модны доор сууж. Хоёлаа сандвич идээд. Тий, сандвич идээд. Тэгээд гоё талах шарж агаад өндөг шараа тэгээд тунаа загсан дотор ногоо хисчиж хийж агаад хүрцээ. Тэгээ майонезтай гэсэн чи гоё сандвич болсон. Тэгээ 2 сандвич идэж аим ороод. Одоо эндээс дээшээ дахиад 30-аад минут алхах нь тэгээд тэр 30-аад минут алхахдаа одоо энэ харагдж байгаа вьюгс арай өндөр газар руу явна. Fire watch байдаг гэсэн. Тэр нөгөө галын харуулын цэг юм уу та? Одоо энэ харагдж байгаа өндөрлөл гарах болоо да гэж бодож шүү дээ. Одоо энэ өндөр харагдж байгаа энэний оргил дээр л гарах санаатай байна дахиад өнөөдөр. Энэ лек нь болохоор нөгөө barrier lake гэдэг лек юм шиг байна шүү дээ. Тэгээ тэрний barrier dam гэдэг нь орсон. Dam юм уу дэм юм. Barrier dam гэдэг. Энэ нуур бол ерөнхийдөө бол хиймэл нуур. Дээрээс нөгөө өвөл цасны ус дээрээс урсж байгаа голын усыг энд боогоод тэр доор жижигхэн усан цахилгаан станц шиг юм байгаа юм шиг байна. Тэгээд яг нэг тодорхой хэмжээгээр доош нь урсгадаг. Одоо үерийн аюудыг бас багасгах нь дээр нь усыг хадгална. Дээрээс нь усаас энерги гаргаж авна. Тий, энерги гаргаж авна. Яа энэ үнэхээр ярих юм байхгүй. Одоо тэр за харагдж байгаа зам чинь бидний ирсэн зам биз дээ. Тий. Тэгээ одоо нэг урагшаа тэр ман татаад байгаа тэр урд хүн дээр үуч урагшаага нөгөө лек юу лээ? Кананаскис нуур байгаа. Тий. Маш сайхан нуур бас. За ингээд битэр дэшээ алхлаа да. Халтарч унаа. Зам жаахан нойтон шалбаг шавар ихтэй байна. Гэтэ яах вэ зүгээр. Зэ нэг оргил дээрээ гарцсан байна. Одоо эндээс бараа ингэж харж яг үүл одоо миний хажууд байна. Үүлэн дунд байна. Тий. Үнэхээр сайхан. How long are you in Canada? 4 years. You live here? Нөгөө оргилынхаа өндөр талаас нь нөгөө тал хой талд нь гарч ирээд харж байна. Энэ нэг доороос нөгөө үүл бараг л үүлэн дунд байна л да. Тэгээд манан яг ингээл намайг тойроод яг энэ доороос амар гоё үнэртэй юм байна. Нөгөө модны үнэр уур манан шингээл. Тэгээд ингээд доошоо харах гэж үзье. Энэс амар ихсэн. Хэдэн метр. За нэг иймэрхүү хоригл дээр гарлаа. За нэлээд хэрүүн бороо ирж байна эндээс. Одоо бусаа та. Тэр
Тэр доор харагдаж байгаа бол нөгөө Транс Канада хайвей. Тэгэл тэрлүү нийлээл тэгэл нэртэй харин да 80 км. Гэрээсээ 80 км-ийн зайд ирчил байгаа. Уг нь тэр бас нэг өндөр уул байна. Ер нь өндөр ууланд гарахлаар улам л дээшээ явмаар санагдаад байт юм байна. Гэтэ эн чинь мэрэгжлийн хүмүүсийн хувьд өндөр биш л дээ. Гэтэ миний манивтын хүмүүсийн хувьд бол эн чинь боломжийн өндөр сайхан биеийнхээ чиглэг гаргаад жаахан алхаад ингэ явж байхад бол сайхан. Тэгээ холын хараа сайтай их гоё юм байна. Ёо. Болоо тэр доор жаахан амраа сууж байгаа. Болоо тэр доор жаахан амраа сууж байгаа. Одоо модны завсраар нөгөө тал нэг оргил харагдаж байна. Энэ замаар л ингээл доошоо баа буун да. Дахин бороо цогтхоос өмнө ер нь буусан дээр баг.